Эрхчлөө арчлал хүрэх зам сэдвүүд Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдэрж ардчлалын төлөө тэмцэж Нобелийн их тайвны шагнал Ансан Сүүчи нарын хамтарсан лекц төрийн ордны их танхимд боллоо. Энэхүү лекцийн сонсогч нэгэн залуу өөрийн цахим хуудсандаа хүнд бэрхшээлийг мэдрэгчгүй сүрж тэмцэж явах хүчрэг эмэгтэй үгнээс эрхчлөөний үн цэнийг мэдрэхээр сууж байна. Түүний амьдралдаа харьцуулахад монголчууд бид эрхчлөөтэй жаргалтай хүмүүс юм байна. Та бүхэл бүтэн 15 жил үг хэлэх чөлөөтэй зорчих, сонгохдох бүр хамгийн хайртай хүнтэйгээ уулзах хэрэг асуулан гэрийн хороонд амьдрна гэд төсөөлөд үзтээ. Тэр ийм л амьдралыг тулжээ. Гэсэн ч тэр хүсэл бүрөөдөл итгэл үнэмшлээсээ нятсангүй, хувь тавилантайгаа ч эвлэрсэнгүй тэмцээр хүлээн зөвшөөрөгдөж судлагдсан юм а. Энэхүү мэтрэгчгүй тэмцэл өөр юу хэлэх вэ гэж онцлсан байна. Үнэхээр энэ залуу шиг 800 гаруй залуу төр иргэний нийгмийн төлөөлөгчд төрийн ордны их танхимыг дүүргэж илтгэгч нарын илтгэлийг анхаарал тавин сонслоо. Ансан Сүүчигийн илтгэлээр өөрт байгаа эрхийнхээ үн цэнийг ухаарч ядаж ил сонгуульд санал өгөх хэрэг эдлэхийн чухлыг хэллээ. Мөн төрөмгийлээс төрөмгийлэл төрдөг ардчлалын төлөө явах цаг хугацаанд богино биш байлаа ч гэсэн зөв замаар, эхийн замаар замдах нь чухал гэж байв. Мөн аршил гэдэг нь хоорондын зөрчилд бие биентэйгээ ойлголцох явдал хэмээн тодорхойлсон байна. Тэрээр энэхүү үгээ харилцан буулт гэж харилцан ойлголцож байж амжилтанд хүрдэг юм гэх жишээгээр мөн тодтогсон юм а. Харин Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдэрж хэсэг дарга нарыг сольсноор юу ч өөрчлөгдөхгүй, харин даргад байдаг эрхийг нь иргэдэд өгөхийг л өөрчлөлт гэдэг юм хэмээн онцлсан юм а. Миний нэг хэлдэг үг байдгийг их хурлын гишүүдийн засгийн газрын нөхдүүд. Та нар иргэнд өгөх ёстой эрхийг өгсөн шиг өгөө. Ямар ч засгийн газар, ямар ч эрх баригч эргүүлээд эрхийг хурааж авч чаддаг. Янз бүрийн аргаар хурааж авдаг. Хамгийн амархан хурааж авдаг арга бол үгүй иргэдэд эрх өглөө. Багийнхаа хурлыг хийгээд нөгөө 50 сая төгрөгөө хоорондоо ярилцаад ингээд юм зарцуулгаа шийдэх гэсэн чинь хоорондоо баахан хэрэлдээд ерөөсө хурлаач хийж чадахгүй байх гэж. Ингэж иргэдийг доош нь хийж болохгүй. Хүнд эрхийн өгөөгүй байгаа учраас тэр хүмүүс сууж хуралдаж зүгээр л одоо тэр дүрм журмаа гаргаж амжаагүй л байгаа байхгүй. Хүнд эрхийн өгчөөж эдлүүлжээж хүн болвол жинхэнэ эрхээ эдэлж сурдаг юм аа. Түүнээс биш хүний юм хүнд наалдахгүй. Дарга таны эрх бол миний эрх биш ээ. Миний эрх бол таны эрх биш. Зүгээр л надад эрхээ өгч гэж манай ард иргэд гуйж байгаа. Ийм учраас энэ их хурлд байгаа нөхдүүд, засгийн газарт байгаа нөхдүүд, сайд болж байгаа хүмүүс их эрх мэдэл цуглуулснаар ш харин тэр эрх мэдлээ иргэдэд шилжүүлснээр таны энд одоо Монголын төлөө ажилласан сайд байсны дарга байсны чинь үлдэн шүү гэдгийг байнга бодож явах ёстой. Бид энэ ажлыг хийх ёстой, үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой гэж ингэж бодож байна.